Эдийн засгийн тайван нэвтрүүлгийн шинэ дугаар үзэж та бүхэнд хүрч байна. Тэгэхээр бид өмнөх дугааруудаа эдийн засгийг сэргээх алхмууд болох гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийг цувралаар хүндсэн байгаа. За харин энэ удаад бид долларын орох урсгалыг найшлуулах, за мөн эдийн засгийг сэргээх хамгийн гол алхмуудын нэг болох экспортыг дэмжих энэ сэдвийг бид нэвтрүүлгээрээ хөндөж байгаамаа. Тэгэхээр Монгол улсын экспортын нийт бүтцийг аваад үзэхэд за нийт экспортын 74% зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортын дүн эзэлж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэ дотроос аваад үзэхэд зөвхөн энэ уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 40 орчим хувийг нүүрсний экспорт эзэлж байгаа. Тэгэхээр энэ удаад бид нүүрсний экспортод тулгамдж байгаа асуудлууд, эдгээр асуудлуудыг шийдэхэд ямар гарц байгаа вэ? Эдийн засагчид, за мөн төлчин салбарын хүмүүс энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ гэдгийг үзэж та бүхэнд хүргэх болно. Хоёр зочныг бид урьсан байгаа. Зочдоо танилцуулаад бүгд жил болгон төсөвтэй 30 сая тонныг давсан нүүрс экспортлно гэж төсөвтэй тусгадаг. А яг гүйцэтгэлээ харахаар 10 гаруйхан сая болчиход байгаа л да. Сүүлийн ялангуяа 3 жилийн хувьд. Тэгэхээр яагаад бид 11 он 12 оных шигэ төсөлсөн хിവэрээ мөртлөө энэ тоогоо гүйцэх боломжгүй. Эдийн засагт нөгөө нүүрс экспортоос орох орлого маань байнга тутмаг яваад байна. Шалтгааны та бүхэн юу гэж харж байна? За улсын төсөвт энэ зөвхөн одоо нүүрсний салбараас орж байгаа орлогын хувь хэмжээ бол 4.5-аас 5% байсан өмнөх жилүүдэд. За өнгөрсөн жилийн хувьд бол энэ хэмжээ 2 дахин буурсан байна. 2.1% төрсөн байна. За 16 онд бид нар төсөвтөө хэдэн тонн нүүрс экспортлох амлалт тавьсан байгаа. Энэ биелэх боломжийг та юу гэж харж байна? За 16 онд төсөвт 19 сая тонн нүүрс экспортлохоор бол төлөвлөсөн байгаа. За энэ тоо хэмжээний хувьд бол бүрэн боломжтой гэж үзэж байгаа. За үүн дээр дэлхийн зах зээлийн үнийн уналтыг бас бид нэр тооцож үзсэн. За энэ дээр нэмэгдээд бидний одоо тооцоолж байснаас илүү хэмжээгээр бас үн унж байна л да. Энэ бол их санаа зовж байна. Ямар нэгэн юм зүйлийг төлөвлөхийн тулд тэгэхээр судалгаатай. Тэгээд судалгаатай байж судалгаандаа үндэслэж үндэслэлтэд төлөвлөөд тэгээд тэрийг хэрэгжүүлэх арга хэмжээгээ чанга авч явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг манайх чинь одоо олон жилийн туршуулийн 3 4 5 жил бол жилд нэг 50 сая тонн нүүрсний экспортлох юм л одоо дунджаар зорилтыг ярьдаг байсан л 30 сая гэж ярьж ирсэн. Тэгээд бод тэмдэглэл дээр бол нөгөөх нь одоо энэ жил 15 оных 14 сая 14 сая тонн төлөвлөдөж байна. Аж ахуйн нэгжүүд компаниуд зах зээлд манай судлаач энтрүүд хятадын нөхцөл байдал мөн гадаадын нүүрс нийлүүлэгч хятадын зах зээл дээр одоо манай өрсөлдөгч гэсэн үг. Тэгээ хятадын дотоод хэрэглээний нөхцөл байдалд ингээд санал судалгаа хийгээд 15 онд бид нэг 13 4 сая тонноос ягаад ч илүү орохгүй юм байна гэсэн манайхны эдийн засгийн тоос яг үнэн байгаа байхгүй. Өнөөдөр бид хараа сууж байна л да. Яг энэ доод дунд түвшинд яг энэ хэрэгждэг түвшинд яригдж байгаа мөн төлөвлөгдөж байгаа мөн хийсэн судалгаа тэгээд тэтгэгээр хүмүүсийн ажил гүйцэтгэж байгаа одоо яамны газрын дарагч байдаг юм салбарын яамны одоо тухайлбал энэ аднаас өндө сууж байна. Ийм усуудгаа төвшин сайн ажиллахгүй юм шиг надад санагдав. Гадаад хүчин зүйл сайн биш байна. Үн унж байна. Хоёрдугаарт зах зээлд гол худалдан авахч маань бас өөр бодлого барьж байгаа талаар хүмүүс яриад байгаа шүү дээ. Цэвэр энерги хэрэглэн нүүрснээс татгалзсан гэх юм. Энэ бүхний дунд мэдээж бид нар өшөө экспортоо сайжруулах төсөвтөө нүүрснийхээ одоо орлогоос орж ирэх энэ экспортын хэмжээг сайжруулахын тулд мэдээж засгийн газар зүгээр суух ёсгүй байх. Хамгийн сүүлд засгийн газраас гарсан одоо энэ нүүрсний экспортыг дэмжих ямар алхам хийгдэв? Шинэ мэдээ. За 2011 он 12 онд бол энэ баяжуулсан одоо нүүрсний когсчих нүүрсний үн бол 120 ам доллар байсан баг. За өнөөдрийн хувьд бол 56 доллар төрж байна. За төр засгаас өнгөрсөн хугацаанд бас зүгээр суугаагүй. За энэ үнийн уналттай холбогдуулаад
тэр боомтуудын нэвтрэх чадварыг бол сайжруулж өгсөн байна. Хоёрдугаар нэг асуудал бол бид нар уурхайн амнаас нүрс ачаад хөлийн боомт хүртэл бол шорон замаар дээрлдэг гэсэн. За үүнийг бид нар өнгөрсөн хугацаанд бол одоо хатуучилтай зам барьж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж хатуучилтай зам болгосон байна. За ингэснээр тээвэрлэлтийн зардлыг бол 20 орчим хувиар бууруулж байгаа. За мөн одоо хөлийн наан одоо буулгаад тэнд нь одоо гайлын хяналт хийгээд цааш нь дахиж ачаад хөлөө гаргадаг байсан бол одоо шууд хөлийн хяналтын гайлын хяналтын бол уурхай дээр нь хийгээд замдаа буулгахгүйгээр шууд хил гаргадаг болгож байгаа. Бид компаниудаас ашигт малмлын нөөц ашигласны төлбөр авдаг байгаа. За энийг авахдаа бид нэр одоо тэр олон улсын тийм үн тогтоодог одоо үн зарладаг тийм биржийн сайтнаас авч тавьдаг байгаа. Тэгэхээр манайхан яадаг гэхээр тэрийг аваад бусад тэр зарлаагүй одоо үнэн байхгүй тэр ангиллийнх нь нүүрснүүдийн тэр байгаа үнэнд тооцоод ингээд компаниудын хувьд бол одоо $10 үнэтэй юм $20 зарсан болж татвараа төлөх ийм одоо хүндрэлийг бол үзүүлдэг л дээ. Бид нэр жишг үнээр одоо тооцож амнат авахаа бол зогсоосон. За компани худалдаа авагчтай гэрээ байгуулж байгаа тийм ээ. Тэр гэрээн дээр одоо ямар үн тохирсон байна. Тэрнээс нь одоо татвар авахаар болж байгаа. Засгийн газрын энэ шийдвэрийн үр дүн хязгаарч гарч эхлэх үү? Одоо 2015 онд шүү дээ. Одоо саяны өнгөрсөн онд 200 сая тонн нүүрс гаднаас импортсон л байгаа байхгүй ядад ус. Тэгэхээр бид нар бол тэгэхэд тэрний 14 сая тонн тухай ярьж байна. Тийм учраас бид нар цааталт одоо юу гэдгийг хөдөлтөн авах хятадын зах зээл дээр одоо эрэлт байна уу байгаа байхгүй юу. Ганцхан энд нийлүүлэх гээд Австрал тэргүүтээ дэлхийн том гүрнүүд Орос гэдэг нийлүүлэгчид асар одоо өвчтэй ажиллаж байгаа учраас энэ төвчтэй өрсөлдөө явагдаад байгаа. Цаашдаа одоо нүүрсээ нийлүүлэх хятадын зах зээл дээр алдсан зах зээлээ зарим нь одоо олж авах энэ талаар ажиллахад бас нэлээд том дэмжлэг үзүүлж байгаа. Энэ үгүүд жишг үнээр тооцож авдаг байсан. Ашигт нутгийн өсөж татварыг яг божтоор гэрээгээр би чамд 1 тонн нүүрсээ хэдэн доллар нийлүүлв гэдгээс нь яг үнээр нь авдаг болж эхэлж байгаа. Өмнө нь бол яах вэ гэхээр хаа байсан одоо юу гэдгийг гадаадын сайт дээр гарсан юм үнийг авч жагаад өнөөдөр Energy Resource юм уу Mark юм уу эсвэл Монголын одоо ямар компани байдгийг тавталгаа хэдээр нүүрсээ зарсныг үл хамааран ингээд тогтоочдөг байсан учраас одоо тэр татвар өндөр тогтоогддог байсан юм л. Тэгэхээр том арга хэмжээг бол одоо сая засгийн газрын хуралдаанаа бас нэлээд олон хоног сууж ажиллаж манай уул уурхайн яамны бас манай нүүрс хариуцсан хүмүүс ажиллаж ийж тооцоо шийдвэр гаргаж ийж ингэж энэ шийдвэр харгууллаа л да тий. Тэгэхээр энэ хэдийгээр одоо цаг хугацаанд нэлээд алдаж оройч гарч байгаа шилээ гэсэн цааш авах ёстой шийдвэр л дээ. Хэрвээ ингээл удаад байсан бол одоо юу гэдгийг байдал хүндрэл байх байсан. За дараагийн асуултаа тавихаас өмнө та бүхэнд нэг бичлэг үзүүлье. Яагаад тэгэхээр бид цагийн үрд хөтөлбөрийн архиваас энэ мэдээллийг авсан байгаа. 2 жил хагасын өмнө Монгол Улсын ерөнхий сайд бүгд найрамдлагатаар тусад айлчлахдаа манай энэ нүүрсний салбарын хятад дахь экспортоо нэмэх хамтран гэрээ хилцээ байгуулчлаа гэж тухайн үед хэвлэл мэдээллүүд мэдээлж ирсэн. Чухам энэ гэрээний үр дүн асуухын өмнө яг ямар мэдээллүүд хэвлэлээр явж ирсэн талаар цагийн үрд хөтөлбөрийн архивээс өгье л доо. Манай хөр нөөц чинь бол гадагшаа гардаггүй юм байдалтай байгаа. Энийг хийж үж гаргах юм. За жилдээ 50 сая тонн. За ойролцоогоор зах зээлийн үнээр ингээд тооцох юм бол 1 тэрбум орчим долларын жилдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэн. За 20 жилдээ бол 20 тэрбум доллар гэдэг. Яг ганцхан энэ үйлдвэрийн хувьд бол ганцхан блокын оруулж тооцож байгаа. 2 блок гэх юм бол ингээд 40 тэрбум долларын ч юм ийм байдалтай болох юм аа гэж хэлэх байна. Анх удаа бас нүүрсэндээ гүн босруулалт хийж гаргаж байгаа онцлогтой байхаа. За 2 гэрээ яригдсан. Нэг нь болохоор одоо коксчих нүүрснийхаа экспортыг жилд багтаа 50 сая тонныг экспортлон 20 жилийн хугацаанд энэ тоог доктортой барина гэж яригдчихсэн нэг асуудал. Нөгөөх нь арай хожуу Си Жинпинг даргын айлчлалын үеэр хаа тийм үү
хүрэн нүүрс буюу одоо бидний экспортод гаргадаг нүүрсийг хийжүүлээд үйлдвэрлээд хийгээ экспортлно гэсэн. Энэ хоёр гэрээ хилцэл ямар шатандаа яв? Гэрээ нь байгуулагдсан юм уу? Засаг солигдоод өөрчлөгдсөн юм уу? Эсвэл хятадын тал авахаа байсан юм уу? Та яг энэ тал дээр хамгийн сүүлийн шинэ мэдээлэл өгөөч. За бид 50 сая тонныг одоо жилд экспортлох одоо зорилт тавьж одоо санамж бичиг бүгд хятад тустай байгуулж явах үед болвол дэлхийн зах зээлийн одоо эрэлт бол маш өндөр байсан. Зах зээл дээрх когсчих нүүрсний эрэлт бол маш өндөр байсан. За өнөөдрийн өнгөрсөн 2 гаруй жилийн хугацаанд бол нөхцөл байдал одоо ямар ч одоо тооцоолсноос те маш хол зөрүүтэйгээр бол унж яана л да. За үүнтэй нэгдүгээрт холбоотой байна. За хоёрдугаарт нь бид энэ 5 толгойн урд газрынхаа одоо газрыгаа эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал маань одоо удаашрж байгаатай холбоотой. Тэгэхээр энэ хүлээлтийн байдлаас гарчих юм бол гэрээ хилцлүүд байгуулагдаад явна гэсэн үг үү? Эсвэл бүр зогсчлоо гэсэн үг болов уу? Бүр зогсчлоо гэж бас хэлж болохгүй. За ямар ч байсан л одоо бид худалдаа авагч талтайгаа одоо харилцан ашигтай тохиролцоонд хүрээд энэ одоо томоохон ордуудаа л эдийн засгийн эргэлтэнд яралтай оруулах шаардлагатай. Тэгсэн Монгол Улсын ерөнхий сайд хятад ажиллаад жилд одоо 50 сая тонн нүүрс 20 жилийн хугацаанд нийлүүлээ тэрбум тонн нүүрс гарганаа гэд санамж бичиг зураад тэнд аж ахуйн нэгжүүд ороод тэгэл тэрийг өтгчүүлэх юм бол хил орчин хамтарсан төмөр зам байрны тэргээл. Тэгээ энийг бол ийм улс орны том төвшөнд хийгдсэн гэрээ хэлцээ учраас бид нар манай салбар хам бол маш годлоод харж ирсэн л да. Энийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах байхаа гэж. Хүчинтэй ажиллах байх гэж. Энийг гарын үсэг зурхын өмнө энэ хэрэгжих үгүй юу гэдгийг судалсан байх гэж бид нар бодож ирсэн. Тэгээ эдийн засгийн яам одоо судалгааны төрийн байгууллагууд хүндэслэл гаргаад тэгээ хэрэгжүүлэх байхаа. Тэгээ биднээс юу шалтгаалах вэ? Бид нар юу хийх вэ? Ямар ойлголттой байх гэдгийг бид нар тодорхойлж ирсэн л. Харамсалтай нь энэ бол тэгээд одоо сайд солигдсноос болсон би мэдгүй шалтгааныг. Тэгээ барыг одоо мартагдсан байна л да. Сая өөрөө чинь ингээд харуулхаар зэрэг л саний санагдчих дурсамж шиг. Гэтэл энэ 2 жилийн өмнөх л мэдээлэл. Тийм шүү дээ. Тийм хамгийн харамсалтай нь юм баггүй юу? Тэгэхээр энэ би одоо энэ яг зүгээр үгдгийн бусдыг төлөөлж яриаг өөрийгөө төлөөлж хэлгээд энэ эийг зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө л бид нар ажиллаагүй. Хангалттай ажиллаагүй. Цаашаа ажилласан бол хангалттай ажиллаагүй. Үр дүнд нь хүртэл ажиллаагүй. Хятадын талаас нь шалтгаалаагүй. Хятадын тал бол энийг авъя. Ганцхан танай нүүрс явах үгвэл өртөг зардал бага байх хэрэгтэй л гэж. Бид нар хамгийн гол нь дэд үс сайгүй муутай. Зам тээвэр байхгүй. Тэгээд тэгээ ядгийг төмөр зам багах учраас ядгүй хөрцөг өндөр гардаг. Авъя гэд хүнд юмаа зарсан ч гэсэн бид нар өөрсдөө зархаагаа хэрэг алдагдлалд ороод байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нэг австралтай өрсөлдөх биш. Өөрийнхөө нүүрс экспортлох зардлаа өөрөө дааж чадахгүй. Ер нь бол би энэ дээр тэгээд дахиад одоо ингээд сансан дээр хэлэхэд нөхцөл байдал өнөөдөр ийм байна. Хятад жилд 4 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг байсан. Одоо 3 тэрбум тонн гарan болсон байгаа. Гэтэ тэр хүмэлсэн импортын хэрэгцээ бол байгаа. 2015 онд дохиод одоо 650 сая тонн коксч нүүрсийг ангийн хэрэглээнд хэрэгжилж л дээ. 650 сая тонн. Тэгээ 2016 онд энэ буурахгүй 650 сая тонн орчим коксч нүүрсийг ангийн хэрэглээнд хэрэглэнэ гэсэн хятадын өөрсдөө гаргасан судалгаа байна лээ. Нэг одоо бидэд бас нэг цааталтны потенциал гэдэг юм удахгүй. Одоо ер нь баг үсгэж эхлэх магадлалтай нэг том асуудал бол за Япон, Солонгос, тэгээд одоо Хонконг, Сингапур гэдэг юм уу. Энэ байгалийн баялагын улс орнуудын коксч нүүрсний хэрэгцээ байсаар л энэ цаашдаа нэг буурахгүй. 3 дахь зах зээл рүү гаргах асуудал нэгэнт хөндөгдсөн дээр бас нэг 2 жилийн өмнөх мэдээг эргээд нэг сануулъя гэж бодлоо л да. Хятадын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын гэрээ хэлцээрийн дагуу хүлээсэн үүрээр нь транзит тээврээр маш хямд Хятадын тал маш хөнгөлөлтөй нөхцөл Си Жинпин дарга амлаа явж исэн. Тянжийн бомбд хүрчихэл юм бол бид нар Японы зах зээлд гарлаа гэд яг тэр мэдээллийг бэлдээд явж ирсний хувьд надад их л гоё ирээдүйтэй санагдчихсэн. Энэ гэрээ хэлцээ юу болсон? Зөвхөн зам дээр явны асуудал биш байгаасаа та бүхэн энэ дээр хамтарч ажиллаж чадж байна уу? За энэ бол Си Жинпин даргын ажлын үеэр тохирсон маш том асуудал байна.
одоо хятадын одоо 8 бомбтод гарах тэр асуудлыг бол хөнгөвчилж өгснөөр онцлогд. Зам тээврийн яамны харьяа даллан бомбтын захиргаа гэж байгаа. За энэ захиргаан дээр бол нэлээд ажлыг бас хийж байгаа юм байлээ. За холбогдох Бүгд найрамдах Хятад улсын холбогдох төр захиргааны байгууллагуудтай бол яриа хэлэлцээгээ хийгээд явж байгаа юм билээ. За хараахан одоо яг эцэслээд хэдэн хувиар өнгөлөх гэдэг нь бол шийдэгдээгүй. Яриа хэлэлцээний шатнд судалгаа, тооцоо судалгааны шатнд явж байгаа юм бил. Бид нар олон жилийн нэг мөрөөдсөн ганцхан одоо Хятадаас хараа тайж болохгүй, ганцхан худалдаа авагчтай байхаар болохгүй энэ төр гэл одоо онлын олон юмнууд их тэрдэргүй ярьцгааж ирсэн. Манайх чинь зүгээр чинь сургаар, сургалаар энэ төр ярих хоббит хүмүүстэй харддаг. Манай нүүрсийг хятад аваад цааш нь дамал зардаг гэж үнэн үү гэд ярьдаг байсан. Тэгдэггүй байсан байхаа тийм үү? Одоо харин тэр нөхцөл байдал зүгээс магталтай болчихдог. Ягаад гэвэл бид нар Японд нийлүүлээ, Солонгост нийлүүлээ, Сингапурт нийлүүлээ, Хонконг руу нийлүүлэхэд дунд нь хятад байж байна. Бид нар энийг давах, энийг давж гарч зургах загсыг нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй байж байгаа. Хятадд хэлээ унгаачаад хятад одоо өрсөлдөх шатын дотрын одоо юу гэдгийг Шинхуа групп Монголоос нүүрс аваад Японд экспортлох өнөөдөр ийм стратеги хийгээ явж байгаа ч магадгүй гэж бодож байна. Энэ дээр нэмэт хэлэхэд энэ одоо энэ нүүрсний үнийн уналтын байдал бол эргээд бол ойрын 4-5 жилдээ бол сэххээргүй байдалтай байгаа. За тэгэхээр бид яг энэ нүүрсний салбарын аж ахуйн нэгжүүдтэй одоо бүгдийн зогсоогоод уурхаануудаа хаах уу эсвэл одоо авч гарах уу? Бид нэг тухайн улсын төсвөр татвараар нэг тодорхой хэмжээний орлого авах гэж хагаад бүр юу ч хүү болох вэ, тийм ээ? Тэрийгээ дагаад маш олон ажлын байр одоо үгүй болно. За ингээд цаашлаад ингээд гарах сөрөг үр дагаврууд нь бол маш их. Тийм учраас уулуурхай амнаас шатараалсан арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. Түрүүний хэлдэг одоо гэрээний үнээр тооцсон ядаж одоо дарамт багтай бодит үнэн дээр нь тооцсон татвар авъя. За бид нар гэрээний үнэ тооцсноор тэр компаниуд одоо чанар муутай одоо овоолго гэж ярьдаг л да. Одоо хямдхан одоо $5-10 үнэтэй юм а. Одоо хятадууд бол авъя гэсэн компаниуд бол байдаг юм байна тийм. Татвараас нь болоод тэд хямдхан зарч чаддаг. Татвараас болоод хямдхан зарч чаддаг байсан. Тэгэхээр тэд нар одоо гэрээ хийгээд ингээд авах илүү олон төрлийн ангиллын нүүрсийг гаргах борлуулах боломжтой болж байгаа байхгүй юу. За энэ хэрээрээ тэр олборлолтон дээр ажиллаж байгаа баг хамт олон ажлын байр хадгалагдаж үлдэнэ. За хоёрдугаарт нь бид нэр 10 гаруй төрлийн одоо татвар хураамж нийлсэн одоо татвар авч яана л да. Тэрийгээ одоо цөөлөе, хэмжээг нь ядаж бууруулъя гэдэг ийм зорилт тавин ажиллаж байгаа. Ирээдүй тийм гэрэлтэй биш. Гэхдээ бид нар нөгөө их массын их экспортын асуудлыг ярихаасаа илүү ажлын байраа хадгалъя, эдийн засгаа одоо бүр унахаас нь өмнө ингээд одоо яг ингээд нэг үн өсөх хүртэл нэг завсрын хугацаа заавал юм өчлөг тохиолддог. Энэ хугацаанд бид нэр тесэж үлдэх бод. Ядаж нэг алдагдал, төтэ төргөө алдагдал байна. Алдагдал багтай даван туулах. Тэгээд хоёрдугаарт нь энэ 2012-13 онд бол зөвхөн уул уурхайн нүүрсний одоо худалдаа олборлолт экспорт эрхэлдэг компаниудын ажиллах хүчин бол 6,000 төрчихсэн. За энэ маань одоо 5,000 болсон 14 онд. За 2015 онд 3,000 гарантай л болчихж байгаа юм. Нүүрсний үн өндөр байхад жилд нэг хэдэн сая тонн гаргачаал мөнгө авчдаг. Тэгэл чимээгүй болчдөг. Тэгэл хаачдаг. Тэгэхээр тийм компаниудтай л одоо юу гэдгийг Нежамагийн компаниудтай бодъё гэж бодоагүй. Үнэхээр үндэсний компаниудтай бай гэж байгаа бол энэ дээр яг компаниудын бодитоодыг судалж үзээд даруйтай арга хэмжээгээр үргэлжлүүлээд залгуулаад цааш нь авмаар байгаа юм л да. Би авах гэж найдаж байна. Тэгэхээр ер нь экспорт маань иргэнс хэрэгтэй л бид нар эдийн засгийг улам хямраах гэнэ бол ажлын байруудаа авч үлдэх нь одоо 16 онд 17 онд нүүрсний салбар төлөв байдал сайн байгаа биш нь хамгийн чухал алхам юм байна гэдэгтэр бид нар санал нийтлээ. Ингээд ярьцлага өндөрлөө та бүхэнд хүрэлцэн ирсэн баярлалаа. Дараагийн нэвтрүүлэгт дахиад
уулзах. Баярлалаа. Сонирхолтой ярилцлага боллоо. Эдийн засгийн тав нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бид Монгол улсын экспортын хамгийн гол чухал бүтээгдэхүүнүүдийн нэг болох нүүрсийн салбарын тулгымдсан асуудлуудыг хөндлөө. Хэдийгээр эх 1-2 жил нүүрсийн салбарт үн уналттай хэвээр эрэлт багассан хэвээр байх хэдий ч бид энэ салбарт ажлын байрыг хадгалж авч үлдснээрээ дараагийн өсөлтийн жилүүдэд маш их эдийн засгийн томоохон зорилтуудаа биелүүлэх ийм боломжийг бид хадгалан авч үлдэх талаар судлаачид төрийн албаныхан байр суурьаа илэрхийллээ. Нэвтрүүлэг маань мигмар баасан гаргуудад та бүхэн эдийн засгийн гол чухал асуудлуудаар үргэлжлэн хүрэх болно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвцөг Puma Imperial-аас эдийн засгийн тойм нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ.